Ер нь бол Монгол Ардын намын одоо баг хурлаас хамтарсан засгийн газрыгаас одоо татгалзаж ардсан намыг гаргах юм шийдвэрийг бас гаргасан гэж ойлгож байна. Мөн одоо Монгол Улсын ерөнхийдөө оюун эрдэнэ итгэл хүлээлгэх тухай асуудлыг улсын хурлд оруулж улсын хурлаас энэ шийдвэрийг гаргалаа. Тэгэхээр нэг талаасаа бол энэ одоо хувийн холбоотой асуудлыг бол одоо улс төрийн шийдвэр гарч ийн гэж ойлгож байна. Тэгэхээр одоо улсын хуралд одоо олон асуудалтай ардын нам бол одоо засгийн газар байгууллагад явахна гэсэн ийм одоо хүлээлт байна. Нэг талаасаа бидний одоо 90 оноос хойш одоо хамгийн их хүсэж байсан улс төрийн тогтвортой байдал те. Ер нь бол одоо энэ 30-аад жилд бол засгийн газрын одоо дундаж насалт нэг 2 жилээс бага байгаад байсан шүү дээ. Тэгэхээр энэ бас асуудлыг одоо улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд одоо хамтарсан засгийн газар гарч одоо үйл ажиллагаагаа явуулна гэдэг ингээд яасан боловч үнэхээр одоо жил чөрлөгөө ингээд бас одоо үйл ажиллагаа явуулж чадахгүй болж байгаа нь бол нэг талаас харамсалтай. Гэхдээ нөгөө талаасаа бол бас ингээд нөгөө юу гэдгийг сөрөг хүчтэй байх ийм одоо нөхцөл байдал шинэ засгийн газар үйл ажиллагаа явуулах нь зүгээр хамтарсан засгийн газрын хувьд бол бас өнгөрсөн хугацаанд бас багахан ажлуудыг эхлүүлсэн. Хамгийн нэгдүгээр толгой эрчим хүчний салбарын реформ, үнийн одоо өөрчлөлтийг үнийг чөлөөлөх чиглэлээр ажлууд хийлээ. За мөн одоо ураны чиглэлийн хөрөнгө оруулалтын томоохон төслийг эхлүүллээ. За мөн одоо гашуун сухад ганц модны холболтын төмөр замын гэдэг юм уу эхлэлтийн томоохон төслүүдийн бас улс төрийн томоохон шийдвэрүүдийг гаргаж хөрөнгө оруулалт нийт одоо нэг 14 мега төсөл гэдэг ийм томоохон төслүүд за мөн одоо Улаанбаатар хот дээр байгаа томоохон төслүүдийг эхлүүлж исэн ийм бас одоо амжилтууд бас байгаа. Гэхдээ шинэ засгийн газрын хувьд бол бас амаргүй нэлээд тийм одоо томоохон ажлууд бас сорилтууд бас нэлээд байгаа. Гэхдээ одоо яаралтай шинэ засгийн газраа байгуулад ажилд орох хэрэгтэй болов уу гэсэн хүлээлттэй байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын бас нэг хардаг зүйл бол харахгүй засгийн газрын бас таны сайд урьдчилан доктортой болон одоо бодлогын залгамж чанар гэж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа шинээр бүрдэгдсэн газар бизнесүүдэд дэмжих шинэ бодлогыг одоо хэрэгжүүлэх үү? За эсвэл одоо таны сайд урьдчилсан мега төслүүд цаашдаа хэрхэн үргэлжлэнэ гэдэг одоо хүлээлттэй байна. Ер нь бол мега төслүүдийг ингээд эргээд хараад үзэхээр ер нь бол заавал одоо ер нь бол засгийн газар гэдэг юм уу төрөөс одоо хийх ямар ч болцоо байхгүй. Тэгэхээр одоо төрийн эвчдийн түншил гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыгаа татаж оруулах энэ бол одоо гол чиглэл байх болов уу гэж харж байна. Ер нь бол одоо бас 2016 оноос хойш бас бизнес эрхлэгчдийн нэлээд тийм хүлээлттэй байсан асуудал бол энэ хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинжилсэн найруулга байгаа. Энэ одоо хөрөнгө оруулалтын тухай хуулийн энэ асуудал одоо бас шийдэгдээгүй яваад байна. Тэгэхээр энэ нэг талаасаа бол бас нэлээд тийм гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт бас нэлээд чухал мессеж байх болов уу гэж харж байна. Нөгөө талаасаа зүгээр ийм хөрөнгө оруулагч нарт одоо ингээд томоохон төслүүдийг яг яаж одоо хөрөнгө оруулах вэ? Тэгээд сүүлийн үед бол бас нэг бизнес эрхлэгчдийн эмзэлж байгаа асуудал болохоор энэ стратегийн ордуудтай холбоотой томоохон одоо үндэсний корпорациуд компаниуд руугаа одоо маш их дайралт давшилт одоо хийж байна. Ядангуяа бол одоо ингээд яг шулуухан хэлэхэд одоо сайн нэртэй гэдэг юм уу томоохон одоо үндэсний компани алга шүү дээ. Тэгэхээр хамгийн том одоо татвар төлөгч, хамгийн том ажил олгогч руугаа дайраад идэг. Одоо юу гэдгийг өмнө одоо хийгдсэн өмнөх засгийн газруудын хийгдсэн одоо шийдвэрүүдийг эргэж харах энэ бүгд маань бол бас нэлээд тийм сөрөг бас сигнал болж байна л да. Ялангуяа одоо жишээ нь MCS, NG Resource ухаан удагтай холбоотой асуудлыг бол одоо ингэж гаргаж ирж байгаа нь бол одоо олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй. Тэгэхээр энэ маань бол одоо шууд ус утгаараа ерөөсөө тухайн компани үнэлгээ шууд гадаадын одоо тэр хувьцаа эзэмшигчдийн одоо шууд нөлөөлөх ийм одоо бас асуудлуудыг бас эргэж харж үнэхээр одоо бас зөв шийдвэр гаргах байх гэж харж байна л да. За яхахгүй яг сүүлийн 1 жилийн хугацаанд хувийн хвшил рүү нэлээд хүчтэй одоо дайрсан хүчтэй одоо ийм үе байсан гэж бол хэлж байна. Тэгэхээр цаас таашдын одоо засгийн газрууд бүрдэж ирснээр ерөөдөө хувийн хвшлүүдэд дэмжсэн ээлтэй бодлогыг ямар байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж таны хувьд харж байна?
Ер нь бол одоо сүүлийн үед бас нэг тийм бизнес эрхлэгч бид нэр бас баян хэлээд байгаа. Ер нь бол ингээд байгалийн баялгаас хэд хараатаа одоо улсуудын бас нэг жишг байна л да. Ер нь бол ингээд нөгөө одоо байгалийн баялаг экспортоос их орлого олоод ирэхээр төр нь одоо бүх том төслүүдээ одоо бид нэр төрн засгийн газрын хийчихнэ гэдэг те одоо юу гэдгийг газрын тос боловсруулах үйлдвэр төмөр зам эрчим хүч те одоо бүх дэд бүтцийн томоохон одоо гадны хөрөнгө оруулалт орж болох ус төслүүдийг төр нь өөрөө хийнэ гэдэг. Тэгэхээр энэ маань бол бас нэг тийм энэ бас бодлогын асуудлыг бас эргэж харах хэрэгтэй. Ер нь бол бас Бүгд найрамд Хятад улс, Бүгд найрамд Солонгос улс энэ улсуудын одоо ингээд өнгөрсөн түүхийг харахаар одоо жишээ нь чөлөөт бүсийн эдийн засгийн бүсүүдийг байгуулж ирсэн төслийг харахаар төр үеийн хвшлийн түншлэл гэдэг нь зөвхөн хувийн хвшил нь хийдэг биш тийм мөн одоо төр нь одоо жишээ нь баталгаа гаргаад анхны хөрөнгө оруулалтыг хийгээд үйл ажиллагаа тэр одоо цааш авч явах юм бас хувийн хвшилтэд хийдэг бас ийм нөгөө талаасаа бас ийм бас хувилбарууд руу бас эргэж харах те ялангуяа томоохон төслүүдээр баталгаа даатгахын асуудлын төрөөс шийдээд ингэж явах нь бас илүү оновчтой байж магадгүй. Мэдээж хэрэг ерхий сайд огцорсны дараа маш их одлон одоо томилгоонууд бол явагдаж эхэлнэ. За тэгээд энийгээ дагаад бол бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад нэлээдгүй дарамт болдог. Энэ утгаараа бизнесийн үйл ажиллагаанд ямар байдлаар нөлөөлнө гэж таны харж байна? Ер нь бол бас нэлээд одоо бас өөрчлөлтүүд, шинэ сайдууд, бас агентлаг, томоохон төрийн өмчт компаниудын удирдлагууд бас нэлээд өөрчлөлт орох бах. Гэхдээ энэ одоо үйл явцыг бол ардын намаас бол харьцангуй хурдан зохион байгуулж, ер нь бол бас боловсон хүчин ихтэй том намны хувьд бол хурдан шийдэх байх гэсэн хүлээлт байна. Бизнес эрхлэгчдийн бол мэдээж нөгөө өмнө одоо батлагдсан одоо засгийн газрын одоо үйл ажиллагааны хөтөлбөрч гэдэг юм уу яг энэ томоохон бодлогын асуудлууд бодлогын одоо чиглэл те зарчмын өөрчлөлт гарах нь үгүй юу одоо нөгөө нэг яриад байсан томоохон төслүүд яаж хэрэгжих юм гэдэг юм уу зохицуулт хууль эрх зүйн орчин дээр ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг бас нэлээд хараа сууж байгаа л да. Тэгэхээр энэ маань бол бас л нэлээд тийм нэг хэсэгтээ бас нөгөө хөрөнгө оруулагчдын хүлээлтийн байдал те яг одоо шинэ засгийн газрын бодлого чиглэл ямар байх нь гэж бас хүлээлттэй байх бах. Гэхдээ энэ бол харьцангуй одоо хурдан зохион байгуулах боломжтой гэж бодож байна. Ер нь бол одоо нөгөө алсын хараа 2050 гэдэг юм урт хугацааны бодлогын баримтчгүүд бол гарсан байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол энийг харьцангуй тийм доктортой байгаасаа л гэж хүсэж байна. За нөгөө талд бас макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харуул бас базаахгүй харагдаж байгаа. Инфляц гэсэндээ эрчимцэн хിവэр байна. За өрхийн орлогоос хангалттай нэмэгдэхгүй. За мөн бизнес үйл ажиллагаа хязгаарлагдмал байна гэдгийг бол шинжээч тал үзэж байгаа. Тэгэхээр ер нь үний одоо цаад нэг одоо шалтгаан бол мэдээж хэрэг татврын бодлого сайн одоо байгаа он тгсэн ийм одоо бодлого бол хэрэгжихгүй байна гэж үзэж байна л да. Тэгэхээр татврын бодлого болон за нэмийн даатгал дээр ч гэсэндээ нэлээдгүй хуулиуд бол яригдчихэж байгаа. Энэ талаар бас таны барь суурь. Татврын багц хуультай холбоотой одоо саналуудыг одоо Монголын бизнесийн зөвлөл мөн одоо Монголын үндэсний худалдаа ажил үйлдвэрийн танхим мөн одоо аймчаам гэдэг бизнесийн холбоод бол нэлээд хамтарч саналуудаа боловсруулж улсын хурлд хүргүүлээд байгаа. Тэгэхээр энэ маань бол бас нэлээд тийм том улс төрийн шийдвэр байдаг. Өмнөх улсын хурлын үед ч гэсэн бид нэр одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар мөн одоо суудхан татвар нийгмийн даатгалын шимтгэлүүдтэй холбоотой за мөн бусад хуулиудтай холбоотой саналуудаа хүргүүлж исэн. Тэгэхээр бас нэг тийм юу гэдгийг яг тийм нэг татврын хууль санал өгөх үед нөгөө төсвийн байдал маань одоо хүндэрчдэг нэг ийм одоо зохицолд одоо болчлоо. Тэгэхээр энэ маань одоо бас ингээд яг энэ жилийн хувьд бол бас энэ экспортын орлого те инфляц яг энэ төсвийн одоо хүнд байдалтай бас давхцчлаа. Тэгээд одоо сүүлийн үеийн одоо бидний бас улсын хурлын одоо холбогдох байнгын хороод сангийн яам эдийн засгийн хөгжлийн яамд хүргүүлсэн саналтай ингээд яхад одоо бидний одоо их хурл юу бизнесийн холбоодоос хүргүүлсэн саналын хүрээнд одоо ингээд татврын өөрчлөлтүүд хийгдвэл одоо бас 1.5 их 80 төгрөгийн орлого дутгах байдаг юм уу. Тэгэхээр энэ маань одоо жишээ нь бас нэлээд тийм улс төрийн хувьд бас хүлээж авахд их хэцүү нөхцөл байдал үүсчих шиг байна л да. Тэгэхээр энийг бол одоо бас нэг урт хугацаанд те юу гэдгийг татврын бааз суурь өргөдөх бас нэлээд тийм бодлогын
арга хэмжээ явж ээж бас яахгүй бол бас аль талдаа л амаргүй байх шиг байна. Нөгөө тэгүр бас юм татврын дарамт одоо өндөр компаниудын ашиглаад ажиллагаа доогуур энэ маань бол одоо мэдээж нэг ажил олголт те ялангуяа олон мянган залуучууд ингээ гадагшаа маш их явж байна. Тэгэхээр энэ маань бол одоо ингээ нэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ч гэдэг юм уу энэ дээр бас нэлийн сөргөр нөлөөлөх магадaltaй байна л да. Сүүлд бас Төв банкнаас бодлогын үг 10-аас 12% болгож өсгсөн. Тэгэхээр ер нь цаашдаа бас бодлогын үгийн хүлээлт ямар нэг удахгүй бас ээлжид бодлогын үгийн хурлаас болохоор инфляцийн одоо эхний одоо оны эхнээс гарч байгаа инфляц бараг 10% байна. Тэгэхээр энэ маань бол одоо жишээ нь бас өнгөрсөн хугацаанд бас та инфляц бас маш өндөр ингээд 10 гаруй хувь болохоор ингээд зээлийн одоо бодлогын хөв бас ингээд өөрчлөгөөсөөр байхгүй. Тэгэхээр энэ маань бол нэлээд тийм нэг хөрөнгө оруулалт ялангуяа урт хугацааны хөрөнгө оруулалтад бол шууд нөлөөлнө. Нөгөө тэгвэл одоо жишээ нь яг ажлын байр бий болох орон сууцны ипотекийн зээл олголт ч гэдэг юм уу энд бол шууд нөлөөлөхөр байна л да. Тэгэхээр энэ маань тийм юу гэдгийг яг тийм реформын чанартай ялангуяа ийм том бүтээн байгуулалт ажил олголтыг нэлээд нэмэгдүүлсэн тийм ээ экспортыг дэмжсэн бодлоготой л яахгүй бол зүгээр нэг тийм одоо бодлогын хүү өөрчлөснөөр бас ийм макро эдийн засгийн нөхцлүүд бас нэлээд өөрчлөгдөхгүй байна л да.